Монголчуудын MJ радио 88.3. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч доктор Уна Брендийн Мале Моле шүдниё. Яа, миний хүч ямар мундаг шүд байгаа ч байна. Харин тийм байгаад дээ. Доктор Унагийн шинэ бүтээгдэхүүн гэсэн 100% цэвэр ургамлын гаралтай Мале Моле гэдэг нэртэй байлээ. Бүх хүмүүс хэрэглэж болох заргантай шинээр гарсан. Бас хөөсөн цаван гар миний хүч нь дуртай нарга гуугааж байгаа штеп. Шүд цооролтой хамгаалаад дээр нь бактери эсрэг үйлчилгээтэй. Манай хүү шиг оогоо байнга эцдэг хүүхдүүдэд харин ч зүгээр юм биш үү? Харилцагчны дугаар 80-43. Яа, миний хүч ямар мундаг шүд байгаа ч байна. Харин тийм байгаад дээ. Доктор Унагийн шинэ бүтээгдэхүүн гэсэн 100% цэвэр ургамлын гаралтай Мале Моле гэдэг нэртэй байлээ. Бүх хүмүүс хэрэглэж болох заргантай шинээр гарсан. Бас хөөсөн цаван гар миний хүч гой талах идэх гэж яах чинь дээ. За би аваад ирлээ. Хүү энэ чинь шинэ барианы штий. Ер нь жимсний чанал гэдэг юм даа хүүхдүүдтэй. Манай хөглөөний цайн дээр байнга хэрэгэлдэг. Сибирэс бидэнд илгээсэн классик сава гэдэг жимсний чанал байгаа юм. Жимснүүд нь бүхлээрээ байдаг. Янзын шүү дээ. Хаашаа? Орос жимсний чанамлагч сайн мэдчихэж шүү. За тэгээд элчлэг багтаач хүний биед ашигтай А, Д, Е, К, Б6 биотин буюу уургалаг аминдэгүүд бэсэл төрлийн жимсний чанамлыг өдөр бүр хүнсэндээ хэрэглэснээр дархлаасаа ажирч ядрахгүй, стресстгүй тэр бүхэл хавдар зэрэгээс өрсөн зэрэглэх боломж байгаа юм шүү дээ. Ямар гоё амттай юм бэ? Жимс нь бүхлээрээ үнэхээр гоё юм аа. Дархлаа дэмждэг калина гэдэг нь бүр супер юм байна. Алив бинийг үзье да. Сава брендийн албан ёсны түнш хөгсөрхийн оргил групп харилцаг утас 7711 87 7711 87 Эрхэм сонсогч таны энэ өдрийн амар амгалан айлтгая. Дэлхийн монголчууд MJ радиогийн Янаг явах шууд нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр 2020 оны 9-р сарын 14-ний даваа гараг 2020 он гарсаар 257 онсон бол шинэ он гарахад 108 хоног үлджээ. Ингээд 7 хоног бүрийн даваа лаваг баасан гарагийн 17 цаг 15 минутаас эхэлдэг Янаг явах нэвтрүүлгийн 448 дахь удаагийн дугаар инхүү эхэллээ. Яасан бэ? Хог байхгүй. Йоо яа. Йоо. Яа надад баг төсөхгүй яасан. Хог таараа гэж. Яа би ч ямар болоод гэж. Цэглэж байгаа. Яс хог таараа гэж байгаа. За нэвтрүүлгийн шууд эфир толгойд хүсэлтэд эрхэм сонсогч тань зориулж эфирийн 77 38 83 утсыг 1730 минутад нээж сонсогч тантай холбогдоход нь өнөөдрийн манай Янагийн нэр битсэн зүйлийг бүтнээр нь уншдгүү. За одоо жишээлбэл түлэх гэ битсэн маш ингээд татаад идэв шүү дээ хаалгыг. Тат гэж чинь түлхдэг аахгүй юу? Яагаад тэгээд идэв? Тэг юм уу? Түлх. За түлхээ. Тэгээд Билээ коммунист болж байна. Бүтүүгээр хариул. Наадгаа унш. Тэгээд бүтнээр нь унш. Энэ бас манай пэйж рүү ирсэн сонсогч юм юу? Яна тэгээд нөгөө нэг би зүгээр энэ дээр ингээ бодсон чинь жолооны курс анх сурч ирсэн чи багш нар нөгөө нэг юу хотын жолоонд гарч ангууд амир зэвүүн ингээд юу тэр хажуудаа энэ тэмдгэлгээ харах урдах замаа хараа салгалаад ингээ ингэсэн явж байгаа. завгүй байна гэдэг шиг тэгсэн чинь нэг машин дээр дөрөв явж байгаа гэсэн чинь манай найз өхмөд дээр хам зурж байсан чинь нөгөө анхаар хүүхэд гээд тэмдэгээд штэ тий. Тэгээд тэрийг өнгөрсөн чи сая ямар тэмдэг өнгөрсөн гэж гүйж байгаа хөхт гэж. Надад фэйсбүүк юу яваад исэн шүү дээ. Надыг миний тухай бодохоор юу одоо бодолд орж ирж байна. Тий, хэлээргээд. Тэгэхээр би тэгэж бичээд тэгэж би хизээч асуухгүй гэж бичихгүй юу? За. Би тэгэж асуухаас айр гэж бичихгүй юу? Тэгсэн чи ихнийх нь уншичаал таныг харахаараа MJ дарааж байгаа гэж бодлоо. Доод тэд уншихгүй шүү дээ. Манайх шүү дээ. Гос ингэж би тэгээ дараа нь тусдагсан шүү дээ. Мастер. Би тэгээд асуусан юм шиг болдоод байгаа байхгүй юу? Харин ингээ манайхын ер нь Доотлох нь уншихгүй байгаа юм шүү дээ. Та доорны үг тэгж үтсэн юм уу? Тий. Би хизээж тэгэж асуухгүй дээ. Ааха. Тий, тэгсэн чи доодох нь яахгүй. Таныг харахаараа шууд MJ радио. 10 жил дахад нэг ийм сойрол явдаг байсан шүү дээ. 3 хуудас
асуулт өгөнгүүтэй тэрийг нөгөө бүгднийг хийлэгдэг. Тэгсэн чинь хамгийн сүүлд нь зөвхөн эхний хоёрыг л биелүүлсэн байсан. Тэгсэн чинь тэрийн нөгөө нэг номер дээр эхлээд унш гэдэг байхгүй. Тэгэл доошоо ингээл амар болоо. Одоо цамбар дээр гаш гурвалжин зурмөр одоо 3 хараагаад 2 басмас ч юм уу амар олон юм хийлгэжсэн аа. Бүгдийг тэр уншсан бол хамгийн сүүлд нь зөвхөн эхний хоёрыг биелүүлсэн байдаг байхгүй. Тэгэл тэгсэн чинь би ингээ уншижсэн чинь хүүхдүүд эхнээс ингээ хийлгэх би гоцорчлаа гэж бодоо. Йоо бүгдийг уншаа. Яг тэгэл хийжсэн чинь хамгийн сүүлд нь эхний хоёрыг л хийгцэн байсан. Ягаад чи нэг хоцроод байгаа юм шиг мэдрэл төрөөд. Одоо ингээд үгүй штэ. Бүр тэр өдөх ингээд үгийг ингээд эхний үсэг, ард талын үсэг хоёрын л яг баримт нь бичээд дунд өсгөлүүдэд хамаагүй биччихвэл хүн ичдэг юм л штэ. Тэгээ фейсбુક дээр бас нэг тийм яваад байгаа тий. Үсгэрүүдээ солилцсон. Тий, тэр чинь бүр яг Орос дээр яг анх тэгж явсан. За. Одоо чи би яг ингээд яасан чинь тэгээ шууд уншаад. Тий. Гэхдээ би тэгтээ хардаа яг үнийг хэлээд заяа. Ийм урт пост байх юм бол яг нэрээ яг үнийг хэлэхэд ингээд цаашаа дэлгэрүүл цааш үзэх гэдэг юм шүү дээ. Тэрэн дээр нь дарж уншдаггүй шүү дээ. Эхнийг ингэж уншчаад тэгээд чи надад бас уншдаг гэж бодод байна уу? Би нэр уншдаггүй. Би бас уншдаггүй. Тэгээд нөгөө нэг анжгаа уулна ингээд амар хөдөлмөр гаргаж орчуулга хийдэн шүү дээ тий. Тэгээд анжгаагийн орчуулга арай л тэнд уур санагдаад тэгээд би ингээд эхлээд ингэж харж тэгээд яг үнийг хэлэхэд фэйсбુક бүтэн уншиж байгаа. Минийхийг бүтэн уншдаг үстэй. Гэрлээ минийхийг бүтэн уншдаг үстэй. Богино госон шүү дээ. Тий. Богинохон постыг бол уншна. Тэрнээсээ нэр. За нүүрэн дээр ч л хийж байгаа. Уншдаг гэж бодож ирүү таних үгүй шүү дээ. Үгүй гүйлгэж байгаа л тэгэл тий. Зүгээр одоо бол нэг юу нэрийг хараал те. Тий. Пат 3 секундэд юу хийж амжих юм. Тий 3 секундээр л гүйлгэж байна. Миний дарах ёстой найзууд байдаг юм уу байдгийг. Тий. Зарахгүй бол гомдмоор найзууд байдаг баггүй юу. Тэгэхээр гомдохгүй бол юу ч ütсэн байсан дараал. Тий. Тий. Мөгийн гүцд уншдаг. Унших хэвээр юм болов уншина. Гэтэ бас фейсбુક дээр үл тэгж уншаад байх юм байхгүй. Тэр Симор гэл явуул тэгэл хэцүү шүү дээ. Тийм. Ядраад та нар яасан залах вэ? Өөрөө бас ихний хоёрын нэрээс хууц цаас дүүрийг хийчих. Гоо тэр адгийн наацгал тэр энэ нэг микронуудын одоо микро багс тий. Микро автобус орилдогч уг нь бол урдаа хаягтай шүү дээ тий. Тэгэл хаягтай байхад л тэгэл заавал орилуулах гэсээр бол тэгэл орилдогт нь суугаа явцсан байхгүй. Тэгдэж шүү дээ. Тий, түүнээс уг нь урд нь ингээд ханы материал тэр гээд ингээд гол зогсоолуудаа зарласан. Ойлгохгүй бол явахгүй зогсож байгаа болов гэж боддог юм. Ойлгоо энэ л явж байгаа. Хурал дээр одоо ингээл бичдэг шүү дээ. Тэмдэглэл хөдөлдөг шүү дээ. Тэрийг очиод уншдаг юм болоо дандаа боддог юм аа. Гэртээ арайд уу. Би чогоодоо бас ичээд би бүх хүмүүс ичээд байгаа болохоор би чихгүй байж болохгүй. Бүгдээрээ тэтгэлээд гаргаж ирээ. Айгу түүцээрээ даа. Тэгээд эргээ дарахаар бүгдээрээ түүцээрээ бичиж. Айгу. Одоо гэрдээ болчихсон дээ. Тасал. Айвэр бичиж. Нэр гэрлэж юу дэвтэр дуусгах цаг гэдэг. Тэгэж ичгээр чинь 4-5 дэвтэр дуусгах. Яа чи яа. Яа. Угаатаа чи байгуулгын продюсер нэмэж имэж яваа. Тэрийг хараад чи. Хордоо яа. За зүгээр хараа. Би ургаа. Тэгээд гитэ очил. Чуд. Ой чи яах. Гоя. Чим тэмдэр чи ажил дээр байдیں۔ За. Гэр бүлүүгээ авч явахгүй за. Юу ди чөлөө цэгээр уншиж. Яхашаха бүгд бичээд байхаар та тэгээд яадгийг. Тэгээд бичиж шүү дээ. Фата ийцээ бичдэг байсан. Бичиж шүү дээ. Нөгөө нэг үзгээ зүгээр цаасны зүгээр ингэдэг юм шиг. Хоос.
Йоо яа манай хаална. Нааварстай үнэхээр байхгүй болсон. Би үгүй Намын ч гэсэн инээгээд чи бичдэг ш. намын чи хөргий протокол хөтлөж байгаа байхгүй. Гэрлээ дэвтэр ингээд зэрэгцээ суудыг тэр бор дэвтэр ирж өгч байгаа харагддаг шүү дээ. Ордол дээр хичээл идэв байл. Өө чом тэр дэвтрээ уншиж байгаа юм байна. Ерөөс харагддаг шүү дээ. Тэгээс орсон хүн байдаг. Бичихгүй бол ерөөс бичихгүй бол бүр бичихгүй бол ойлгодог ч үгс. За дотрот минь 17 цаг 25 минут болсон. Хүй дунд нэг өргөнд сонголоод гаргаад ирдэг болчихлаа. Юу зүгээр гараад ирдэг. Хэлэхгүй нуусаа. За харж байна. Энэ зүгээр бичиж байгаа хүмүүс л аа. Бичихгүй байж бити үзээд байна. Бичдэг хүмүүс л харагдээ. Хурал дээр юм бичдэг хүмүүс л аа. За Нитролгийн хандрын ажиллагчаар Сибирь сэлгээсэн билэг Сава Сибирийн жимсний чанал ажиллаж байгаа. Өнөөдөр бид дөрөв идэхгүй зүгээр барайна үзүүлэн хараалаа. Гүзэлгэн Калина 2 ороод ирсэн байна. За ер нь бол нөгөө 9 төрлийн барай байгаа штэ тий. Тэгээд бүх сүлжээ дэлгүүрүүдээр буюу номин, миний дэлгүүр, эфэс, наран, тэнгэр сүлжээ дэлгүүрүүдээр 5200 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Тэгээд эн чинь 300 грамаар савлсан шилтэй Сава классик жимсний чанал гэсэн байгаа штэ. 9 төрлийн жимс барай. Тэгээд нэр би зэрлэг жимс гээд байгаа шүү те. Тийм штэ хаа. Жимс Сибирээс очиж түүсэн. Ахата саржангаал идээ үсттэй. тэгээд дэлгүүрт ороод одоо ингээд бид нэр яад штэ. Бид рүү харцсан болохоор ингээд хаач урсан танина. Гэхдээ нөх хэрэглэгч одоо сонсож байгаа хүмүүс болохоор танихгүй шүү дээ. Яаж таних шинж тэмдэг нь юу вэ гэхээр Хэрэг газрын үздэг хийж байгаа бүрдэн байсан шиг ярьж байна. ерөөсө бичээд авах хэрэгтэй. За юу юм шинж Хар тагтай. Таган дээрээ одоо Сибирская ягода гэж уншдаг гэсэн тийм. Ийм бичгтэй. Ягода гэж бичгтэй. Ягода гэдэг чинь жимс гэсэн үг. Тийм, Сибирская. Яг одоо. Сибири ягода. Гэсэн бичгтэй. Тэгээд жижигхэн шилтэй. Тэгээд Чавганы юуг нь би ерөөс амсч үзээгүй. Чавганых л амсмаар санагдаад. Чавганы ирээгүй шүү. Харин тий ирээгүй тий. Ястаа ирээгүй тий. Төрлөөс ер нь 5 төрөл яваад байгаа юм шүү. топ 5 ирсэн юм шүү. Чавганы жимсний чанал гэж би стейж үзээгүй. Одоо чавны жимсний чануулыг нэлээд үзчих юм бол бид нараас ингээ яг гоё ярмаар байгаа байхгүй тий. Та нар одоо их тийшээ тэрийг л одоо сар дуусч байгаа чинь. За ийм шин тэмдэгтэй шүү. Нэрээ өнөөдөр бараг ажиллаад дуусч байгаа юм шүү чи. Тийм. Оо. За өнөөдөр сүүлийн өдөр юм байна. Манайхан жинтэйгээ яриад өг. Би идэ дуусгах гэсэн үг үү те. Оо одоо тэгвэл чавны барай ирэхээсээ өнгөрсөн юм байна. За ярь. Авч ид. Тийм. Тэгээ 300 грамаар савлагддаг. Тэгээ та нарыг харахад өөр яг юуг нь харуулж шууд танихаар юм шиг байна. Надад бол шууд хар тагтай хар тагн дээр Сибирская ягода гэж бичсэн. Энэгээр л таних юм уу да. Би бүр яг хайжж олсон. Аха. Хажиж басна тий. Барай дунд л байгаа шүү дээ. Тий. Барай дундаа хар тагтай. Тагных нь бичгийг сайн харах хэрэгтэй. Шинж тэмдэг нь хар тагтай. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Сава Сибирийн жимсний чанал ингээд бүтэн сар сайхан ажиллаа. Тэгээд холбоо ойрох илүү дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэж 7711 87 T6 болон 8011 87 T6 гэсэн утсаар холбоодорой Сава брендийн албан ёсны түвшээр Баян хөгсрөх компани ажиллаж байгаа. За өнөөдрийн манай яанагийн сэдв битсэн зүйлийг бүтнээр нь уншдаггүй гэсэн чинь ингийн нэг нөхөр хааш гэдэг нэр л богино учраас бүтэн уншихад амар нөгөө гурван хөтлөгчийн нэрийг нь гэр мөн ном гэж уншдаг. Яа бүр орондоо ичээд юм шүү. Яа. Ингээд заримдаа нэр ингээ ботхоор ингээд хашаах ийм угаасаа юм бичих салахгүй нэр нь хүртэл 3 хүсгтэй байсан. Хаш чулуун дээр жигдэг гэсэн. Нэр Яа цочордмор инээдэг штеп энэ ямар хэцүү юм бэ? Цочордохтай байх те. Цочордмор ахтай байх. тэгээд уншмааргүй юм а тэр нэг энэ уншмааргүй юм а чигтэйхэн уншин те. Би одоо бас ингэдэж штеп энэ хүмүүсийн комментиг да ялангуяа латинаар бичсэн тэгээ урт байх юм бол уучлаарай уншихгүй.
Залгууд тэрийг бараг өсгөж тэр бол хэцүү байдаг байхгүй юу? Тэр хэцүү боо. Манай нөгөө нэг сараа ончгт орж штэ тий. Нөгөө нэг юм кирилл үсгийн фондгүй тэгээ дандаа латинаар ичдэг гэснээр би ерөнхийдөө бол ингээд орхичдаг сонсож чинь хувь чатаар гэрлээ би кирилл ингээд юу ингэсэн гэхээр би за кириллээр бичдэг очвол би бүгдийг чинь уншиж байсан гэсэн чинь сая би кириллээр бичдэг болдог. Яа. Нөгөө кириллээр бичихтэй бас богиныг бичээрэй. За үгүй бол үгүй. Тэгээ илүү юм уншихгүй шүү дээ. Би нөгөө анхны эфирт ороод тий ажилд ороод удааг байсан. Тэгсэн чинь амар сандардаг юм байлээ шүү дээ. Тэгээд сандарч байхад нөгөө кириллээр бичсэн хаана нүргэл тавч хаагур таслаа бидтгүү. Уншаад байгаа юм ойлгохгүй. Бадарч ийсэн шүү дээ. За Улаанбаатар хотод маань 17 цаг 30 минут болсон. Манай шууд эфир явц 77 78 83 минут нэглээ. Эхний сонсогч 85 58 дугаартай сонсогчтой холбогдлоо. Эмжил радио. Сайн байна уу? Сайн байна. За орой минь. За юм бүтэн бүтнээр нь уншиж гэнэ нөхөө. Уншдаггүй шүү дээ. Шууд гүйлгэл явчихдаг шүү дээ. Одоо юу яхаар би харин зүгээр яг нэг жоохон дали маягтай ч юм уу. Одоо ингээд юм бичгээр яг нэг чат бичиж байгаа юм шиг бичдэг болсон байлээ арай. За. Тэгсэн дээр одоо бичих юм биш л дээ. Тэгээд хай нэг юм бүглэх болно шүү дээ, тий. Тэгэхээр яг нэг Facebook чат мад утсан дээр бичдэг шүү дээ, тий. Яг тэр шиг бичих гэдэг л болсон юм байлээ арай. Тий. Ярианы хэлээр бичих гэдэг гэсэн үг үү, тий? Тийм бай. Биш яг чат одоо нэг Facebook-оор хүн чат бичдэг шүү дээ. За. Алиглаад нэг тийм ээ. За. Харин тийм нэг буруу зуршилтал болцсон байлээ. Одоо юм бүглэхээр буучин хийж одоо англи H-мэж оруулсан чэмээ гэдэг. Тэгж бичгээд байдаг болцсон байлээ. Та ер нь юмны заавар хэр уншдаг вэ? Заавар нэг уншдаггүй шүү дээ. Өөрөө зөхөө болгоно гэл. Тэгтэй юм байлгүй гэл. Тий, тэгэл заавар бид нар тоодчихгүй дээ. Тийм заавар маавар бид нэмэгтэй хүмүүс л амар сайн уншаад байдаг. За. Түүнийг уншдаггүй хөө. За баярлалаа. Америкт амар уншдаг юм шиг. Гөө тэр чинь бүр ингээд сурахч тийм байна харин. Эхлээд гаргаж ирээд бүх зааврыг нь уншичаад тэгээд таал юу гэд ингэж сөхөн нөхөн гэд уншиж байвал яг. Тийм зүүн талаас нь баруун дээшээс өгөх. Би таадыг сони юм шүү. Тэр л уншиж байгаа сөхөж байвал яг. Одоо яг энэтэй холбоотой заяа. Надад нөгөө нэг манай найз хэлсэн аахгүй Америк нэг тим явуулаас нөө хууль мөлтэй холбоотой. Тэгсэн чинь нэг хүүхэн пэйж аваад тэгээ пэйжиндээ нөгөө нэг муураа ингээд хийгээд хатааж агаад пэйжинд хийгээд алдсан гинэ. Тэгээ тэгсэн чинь тэр пэйжийг зохиосон одоо тэр компанитай нөгөө нэг зарга үсгээд яагаад гэсэн чинь энэ бичгэнээр чинь муур хатаж болохгүй гэсэн үг байгаагүй гэд тэгээд ингээд яалцсан гэсэн шүү. Бүр ялаад мөнгө авсан гэсэн. Амар агаас тий. Яа, яслаа. Манайх бол юу солиороод байгаа. Шодог. Тэгээд дээрээс нь Facebook дээр бичээ тийм ээ. Адаа Тэнэг бүгс муураа пэйж дотрыг халаа ийцэн байлээ. тэгээд манайх юу яасан бэ? Ямар тэнэг юм бэ? Facebook даа. Одоо иймэрхүү мэдээ симорсэн ч унших баг тий. Яа, надад тэгээд дуусах. Тий, юу gorдож шүү дээ. Тоглогийн мөнгө тасралыг нэ хурал дээр зураг зурд суугаад баригдаад бандахта би ингэж зурагдарч тэмдэглэдэг гэж хэлсэн. Үгүй чи замадаа юм байна чи. Тэгээд тэмдэглэдэг юм шүү. Хашаага онгоц бодоо сууж яадаг ахоо гэсэн таамаар. За дараагийн сонсогч 88 тэг дугаартаа сонсогчтой холбогдлоо. Эмжил радио. Бан. За рамэнд. Оройн. За таныг сонсож байна. Бүтэн уншдаг гэдгээс болоод би нэг удаа яг баларч ирсэн юм аа. За. Нөгөө дээр үед нөгөө Yahoo Messenger-ыг айгүйх ажилд ашигладаг гэдэг шүү дээ. Ахаа тий. Тэгээд нөгөө нэг хоёр үсгэн дээр даарчин гот манай нөгөө санхүүгийн албаны дарга BDD-ийн үеийн эмэгтэй хүн байдаг гэсэхгүй. Тэр нь лөө явцдаг. Тэгээд би нэг санаанд нэг удаа ингээл чатчихвал нэг гадаа төлбөрийн асуудал байгаа бол энэ төлбөрөө төлөж юм л гэж юу яриад байгаа маа. Би нөгөө яг нөгөө үеих болохоор ардагнаал тэгээд хамаагүй бичихгүй юу. Чи төлбөрөө төлөхгүй мөлөхгүй гэж. Тэгээд айгүй хамаагүй юм бичээлээсээ. Тэгсэн чинь чи согтоо байгаа мөг надад чичдэг байхгүй. Тэгээд тэгэхээр нөгөө уудг болохоор би согтоо гэж хаана арсан марсан гэж ай бичээлээд байхгүй. Гинт над руу манай ерөнхий захирал баас дараад ороод ирдэг байхгүй. За.
Тэгсэн чи яасан гэсэн чи би нөгөө өөр захирал руу нөгөө санхүүгийн албаны дарга байна гэж одоо хамаагүй үтсэн. Санхүүний. Тэгээ би сохтоо. Мэдгүй дээ. Уучлаарай би сохтоо байсан. Миний сохтоо хизээ харж ирсэн байна чи та мөнгө төлөхгүй байх арга олж ядгаа басваа гэж бүр хамаагүй хичээд байсан. Тэгээ нөө тийм скриншот явуулаад чи яагаад тагсаад. Тэгээ баада тэнэс хойш нь хүнлүү хүчтэй айгүй яг нэрийг харж ирсэн. Бүтэн уншиж. Тэр ингээд хитэн зэрэг ингээд мессеж ирэхээр нэр тэгдэг те. Ингээд зэрэгсэж ирэхээр би үл тэгж андуурчсан. За баярлалаа. За. Тийм хадсан бодов шүү дээ тий. Тэгж бол би сандруулж ирсэн шүү. Одоо энэ манай дотоод лам мессенжер заримдаа тэгдэг тий. Тэр чинь нөгөө тий ингээд бичиж ороод ирэх гот нөгөөтгөө дээр хичээлээ. Шууд өргөжлөө бичигдчихдээ юм байлээ тий. Зараа унжиг дурж 20 жил латинаар бичсэн кирилл рүү шилжиж жоохон хэцүү энэ үсгээ хайд садаглаа. Үсгийн шилжилтэйгээ бүчиг үсгийн шилжилт хийгээд чинь. За одоо өдрөд маань 17:35 буйт болсон. За нэвтрүүлгийн маань бас нэгэн хамтран ажиллагчаар доктор Унагийн Мала Мола хүүхдийн хөөсөн савн болон хүүхдийн шүдний мөн супер ариутгагч ажиллаж байгаа. За би супер ариутгагчаар нэхлээд энэ агаараа нэг жоохон энэ эдний тэр нэг ог сүулдэ манай нөхөр бүр баг охин үз чихэр гэж бодсон. Нэхэж уйлаад. Тэг ингээд их дүрх гээд тэгээд нэг их дөргөөд өгчтэй байхгүй. Тэнгууд тэрийг ингээд идчихтiin байна. Тэнгуудаа дахиад надаа гээд сойцоо барьчаад. Тэгэхээр ингэж гоё амттай байгаа юм дээ тий. Химитгүй байна. Бүр нэхэж уйлаад ямар чихэр юм уу гээд. За эдний сая би нөгөө супер ариутгагчийн цацсан хамгийн гол нь чинь бүх төрлийн гадаргуу, ширээ, сандал, бариул, компьютер, машины хөр бас гар агаарыг ариутгахгүй тий. Оо энэ чинь дотроо. Тий энэ цэвэршүүлэгч чинь жаахан спирттэй байдаг шүү дээ. Тэгээ эднийх бол ямар ч цэвэрхэн мөрдөхгүй юм байна. Тэр мөр. Тий. Яа идэж үчиг нөө. Тий амсаж үзье. Гээ үнэртэй л үзээ юу. Үнэртэй л үз амар гоо. Үнэртэй угаасаа жацраг нь үнэртэй. Тий үнэртэй. Тийм үү. Чи задлааг байгаа юм байна тий. Бүр шив шинээрээ. Цоо шинэ. Тэгээд угаасаа жоох хүүхэд нөгөө нэг яад штэ. Залгиж чадахгүй ингээ хайж чадахгүй залгичтэй штэ аага. Тэгэхээр энэ чинь нөгөө нэг тэр парапен илүү. Парабен агуулаагүй. Тэр чинь бол нөгөө нэг бас янз бүрийн гоо сайхны бүтээгдэхүүнүүд бол байдаг. Одоо бидний бол залгиж болохгүй аахгүй юу? Яг үнэ. Болохгүй шүү манайхаа. Тий. Европ стандартаар үйлдвэрлэсэн Монголын анхны хүүхэд ёо гэж шүү Мала Мола. Бактери эсрэг үйлчилгээтэй, бойлны өргөслөөс хамгаална, шүд цооролтоо сэргийлэн, цэвэр ургамлын гаралтай. Хүй, стокой амтан байна. За. Аль үнэрлээ. Чацраг нь үнэртэж чинь тэнгүүдээ чацраг нь амталж чинь нүдэ баг зэргийн юм нөгөө нэг сэнгэнсэн.Ооны юутай. Далхан дээр нэ сансрын нисгч нарын хоол өгдөө шүү дээ. Юм нэр шахах. Нэтргээд ах юм. За хаа өгөө. Өөрөө гэртээ авч тавчаа бас хүний юм хэрэг санаатай. Одоо энэ чи би хүүдээ хадгалж чад хүүдээ авчиж өгөх гэж. Танд ягаар амт үзчих. Хүү. Энэ чи барин биш юм уу? Тийм бахаа. Харин дээ бүр ингэ нэхэж уйлаад байгаа. Бүр яг хэдүүл маш бага хэмжээгээр идэнэ. Хэрэглэх заалт нь ерөөсөө. За ингээд нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар доктор Унагийн шинэ бүтээгдэхүүн болох Мала Мола хүүхдийн хөөсөн савн болон хүүхдийн шүдний ажиллаж байгаа. За эдгээр дэлгэрэнгүй мэдээллийг 8017 43 73 8011 43 73 гэсэн цуудаар аваарай. За орон нутгийнхан бол 88 орон нутг руу авахар бол 8810 81 26 гэсэн цуудаар холбогдорой. Ингээд нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар доктор Унагийн шинэ бүтээгдэхүүн болох Мала Мола хүүхдийн хөөсөн савн болон хүүхдийн шүдний мөн супер ариутгагч ажиллаж байна. Унагийн хам сингэн шүү. Харин тийм. Ер нь бол бичмээр юм байна дөө тий хэрэглэх заавар дээр. Энэ ог идэж болохгүй. Барайд биш. Тий. За ингэж штэ. Дэлгүүрээс юм авахтаа нэг бүрслэн бүх орцыг нь хараад хугацааг нь шалгаад онол бараг юу сүртэй ингэж ууралд штэ. Ямар нэрээ тий. Энэ ямар сүртэй юм би. Амар тийм хийгээгүй харахаар би өөрөө ирэхгүй л ингэж явчихдаг шүү дээ. Би миний ганц нэрээ би миний ганц бүдүүн уншдаг юм юу юм бэ? Нилгэний нухшны юу
үйлдвэрлэсэн. Аймдаа хайртай бас. Би гурилан бүтээтгүүний яван сарыг дандаа хардаг. Шинээр амар гоё юмстай байдаг байхгүй. Тийм. Надад мам бахад за юунаас л канцероос л айгу хурдан хордол айгу хүнд хорддгийг. Ер нь тэгэл канцероос хордол үхээсээр аргагүй бол. Тэгээ ойлголцсон. Тийм болохоор канцерыг дандаа хардаг байхгүй тэр. Хөөе ингэ банаха 0-д л хамгийн их уншдаг, бүтэн уншдаг бах. Үнэр дарагчийн зааврыг өгдөг байсан гэж яаж Яг тийм. За дараагийн сонсогч 99 дугаартаа сонсогчтой холбогдлоо. Энжил радио. Сайн байна уу? Сайн байна. Азтай байна шүү. Улаанбаатар дээр хоёр төвчрөл байна. Нэг нь замын төвчрөл, нөгөөх нь танаа утасны төвчрөл. За. Заавар унш талаар ярьж гинөө тийм ээ. Ер нь юу ч. Та ер нь ямар нэгэн зүйлийг бүтэн уншдаггүй ер нь. За би өөрийгөө уншдаг гэж бодсон чи уншдаггүй юм байлээ. За. Олон жилийн өмнө нэг камер хөдөлж яваад. За. Камер аваад тэрний дуусгаар нэг 2 цаг тэнэглэчээд тэгээ нөгөө камер ашиглахгүй юу? Тэрний дуусдаг. Юусе тэнэгэ байдгүй. Дэлгүүр дээр нь яваад очсон чинь хаа наад чинь дүүчин тэнэглэсэн заавартай шүү дээ. Уншаагүй юм. Тэгээ тэрнээс хойш би ерөөсөө уншдаггүй юм байна гэж өөрийгөө бодсон. Энэ Япон хүн Монгол хүн хоёрын ялгаатай гэсэн. Техник аппараа ихлэ шууд ажилуулдаг Монгол хүн. Ажилуулаа болохоор нь заавраа унш. Яста голоор нь олж хэлдэг. Япон хүн бол ихлэ заавраа бүрэн дөрөв уншчаа тэгээд хайцнаас нь гаргаад. Залгаад ажилуулдаг гэсэн. Бид нар бол зөвхөн шууд тогонд нь залгаад асах гэсэн дот юу вэ? Бүгдийг нь оруулаад. Тэгээд заавраа унш. Тийм болохоор заавраа шүү дээ. Болоод байвал заавар нь ирэх жоох. Энэ юу хэрэггүй хогцаас вэ? За баярлаа. Гэхдээ жигдүр заавартай ирдэг бол яах вэ? Баг заавар шиг юмтай ирдэг шээ. Жигдүр заавартай ирдэг байхгүй юу? За тэгвэл та нар одоо ийм нөхцөлд яадаг вэ? За одоо жишээлбэл CU circle гэдэг юм уу те одоо ингээд өөрөө өөртөө үйлчлдэг гэдэг ингээ ороод идэж уудаг энэ чинь сүүлдэл орж ирсэн соёо штэ те. Тэгээд энэ дотор зөндөө олон ингээ кофего, халуун кофе, хүйтэн кофе, энэс аав ингээл зөндөө олон юм баш. Тийм тохиолдолд ингээд анх ингээ орж ирээд үйлчлүүлж байгаа хүмүүс ингээ мэддгүү штэ. Тэгээ би зүгээр яагаад чинь тэрнэр ингээ битцсэн байгаа юмнуудыг яагаад ажиллуулж чаддгүй юм бэ? Тэгээ их тиймийг бас те Монгол заавараар ингээ гарч ирээд ах чинь мэдхгүй энийг ажиллуулад өгөөч гэдэг хүмүүс байдаг те. Энийг ойлгохгүй штэ. Би яагаад би ч гэсэн хүлээж харж байгаа. Хүн байхгүй албаар ингээд хар зогсож байгаа. Хүн очиод нараас нарж байгаа. Ингээд анхны мэдж амар юу байдаг вэ? Уншихгүй дээ биш аахгүй тий. Ингээд бүр ингээ монголоор халуун кофе, хүйтэн кофе гэх тэл тэр зочлуудаар ингээ дараад авчихсан байхгүй юу? Нэг гоё анх жодооч болчоод шууд юун дээр очиж зогсгоо айгүй. Гэрэл дээр тий баруун дэшээ ирэх үү, зүүн дэшээ ирэх үү мэдэхгүй. Ноо гэр тасчид. Тэгээд нэг давхар юун гэрэлтэй гүгдгийг мэдэхгүй. Туслах гэрэлтэй гүгдгийг мэдэхгүй. Яа, тэгт машины ардаас чи зогсоо санагдаад байдаг гэж. Машин дагаад яваад байдаг гэсэн шүү дээ. Цолгоо хүмүүс болоод. Тийм, машин дагаад яваад байдаг. Тийм, нийтэм чи нэг уншаад байдаг. Гэхдээ нэг айгаад байдаг хгүй хүмүүс. Буруу юм дарж. Залхичаад яах юм? Тийгүүч 10 жил тэгээд айлгаа хэцүүж байгаа. Буруу юм дарж ивдээ тий. Тэгээ айлгацсан. Би барин нэрнгээс ATM дээр 10 11 дөрөвдөл ажиллаж шуурсан баха. Тийм манай их нэр намайг өөрсдөө картгүй шүү дээ. Би 50-наас үрж ажилласан. За дараагийн сонсогч 80-70-д дугаартаа сонсогчтой холбогдлоо. Энжил радио. Байна уу? Байна уу? За байна. Арамын төргий. За. За наадсан таймны юу гэж хэлдэг шүү дээ. Нөгөө нэг машин дэргээ ингээл нэг эсвэл нэг ямарваа нэг юм машинаас өөрчилж болно л доо. Нотроо ороод иргээл нэг явуул ирдэг шүү дээ. Тэгээд нэг одоо зээлвэл авах ч юм уу. Тэгэнгүүт 4-5 ууд амар жирээс юм биш. Наатаа уушаа танилцчих гэх хэрэг. Нэг харцаагаа хангуйтай шууд за унчлаа болоо бөглөчий гэл. Яг урдан уншдаг хүн шиг амар тэрэгддэг шүү дээ. Тэрийг ч уншдаг амт байдаг байхгүй юу? Тэгээд араад нь сүүлд нь бөө ирүүл бодлоо. Хэдэн сарын дараа та чинь ингэсэн байд гэдэг.
жонтойгоо танилцсан байгаа нэг тэрэг. Танилаг багаар өсөж орсон байдаг тий. Удлаа нэг хальт нэг ингэж нэг хэдэн өсөг харсан болоод тэгэл за унсчлаа болоо гэж гаргасан болоо. Тэр мэр юу нэ унсч юм юм билий. За одоо тэгээд ч одоо нэг Симор гэд пост уншихгүй байгаа болсон. Юу юм тэр дөрөв оц гэрээ. Тий. За баярлалаа. За баярлалаа. Тэрийг би уншаад ойлгохгүй бах баг. Хөө ингэнэ цагаан толгойг л уйлаа майлантай бүтэн үнсэн байна. Махуу нэрээс төгсөн. За дараагийн сонсогч 99-т дугаартаа сонсогчтой холбогдлоо. Амжилт радио. сайн байна уу? Сайн байна. Би нэг машинтай холбогдлоо нэг харахгүй байгаа юм хэлэх гээд. За. Юу Америк машин нөгөө майлтай байна л да. За. Тэгээд жири Япон машин нөгөө километр цагийн урттай. За. Тэгээд нөгөө туслалгийн зам ингээд 60-таа л яваадсан баг. 60 майлтай яваад байдаг. Нилээ гайгүй яваалсан чинь ингээ хараадсан чинь 60 ч нөгөө километр цагаар 100 юм байна л да. За, тийм шүү дээ. Аха. Тэрийг нарийн харахгүй нөгөө 60-таагаа яваад байна гэсэн чинь нөгөө бууддаг камерын дээр амар олон нөгөө хурд хэвтэрсэн ингээ. Тэгээд энийг нилээ сүлд ингээ өөрөө ингээ төгжрөлт ингээ шанхаа хараад чинь гинт доор 100 гэж 60 харалтай. Тэгээд 100 нэг айгу жижигхэн бичиг. Тэгээд 60 айгу том. Ястаа яваад байна гэж баахан торгууд бичсэн. Тэгээд бас юм их сайд цаадмаар л юм байна. Харин тий шүү. Тий. Тийм шүү. За баярлалаа. Холбогдсон баярлалаа. Лифтний зааврыг л уншуулмаар байгаа юм байна. Нэг дард ихэд л болоо гэдэг. Гэтэ нэр аягүй сайн олон дахаар хурд ирж байгаа юм. Би одоо мэдэн шүү дээ. Лифтэнд ороод үсэрч болохгүй. Хамаагүй сарчиж болохгүй. Би нэг лифтэнд гацаад 30 минут болохдоо бүх зааврыг унссан шүү дээ. Тэгтээ. Гацныгаа дараа л уншина. Гацхаас өмнө бол уншихгүй байх нь эрттэй. Ганцаараа суухаар бол яалтч уншдаг юм аа уншдаг. Тий. Хүмүүс зараа бүтэн уншихгүй доор нь үн гэсэн байдаг гинэ. Нэр шин тий. Дээр нь уг нь ингээд үнэ битсэн багт хэд вэ л гэдэг. Харин тэгдэг тий. Зарим дэ үнэ бичээч. Орлж мурлаа. Яа. Хашаахын ярьсныг сонсоод нэг юм санаанд орлоо. Нэг хүүхэн анхны өдрөө машин бариад гэрээсээ гарахдаа алаад өгнөө гэж гарсан гэсэн. Тэгээ юу эргэх энтер байхгүй. Сандарч явсаар агаад 21 өнгөрөөд арай гэж буцаад бас 13 ороос. Нөхрөө дуудаж яж харсан гэсэн. Хэцүү шүү дээ. За энэ өрөөд өнөөдрийн манай Янагийн нэвтрүүлгийн маань даваа гарагийн 448 дахь удаагийн дугаар маань өндөрлөж байна. Нэвтрүүлэг даваа лавг баасан гарагийн 17 цаг 15 минутад шууд явагдаж байгаа бол давталтын дугаарыг шөнийн 3 цаг 15 минутад Амжилт радио 88.3 гурван хүлээн авч сонсоорой. Мөн нэвтрүүлгийн YouTube хуудаснаас Амжилт радио гэж хагаад нөхөж үзээрэй. Ингээд 2020 оны 9-р сарын 16-ны лав гарагт 449 дахь удаагийн дугаараар иргэн уулзлаа. Баяр та. Түрүүнээс намайг сүлдээ санаад. Яса. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Сибирээс илгээсэн бэлэг Сава Сибирийн жимсний чанамал. Оо, харин дууссан байна штий. Яг гой талах идэх гэж яах чинь тий. За би аваад ирлээ. Хүү энэ чинь шинэ барин штий. Ер нь жимсний чанал гэдэг юм даг хүүхдүүдтэй. Манайх өглөөний цайн дээр байнга хэрэгэлдэг. Сибирээс бидэнд илгээсэн классик Сава гэдэг жимсний чанал байгаа юм. Жимснүүд нь бүхлээрээ байдаг. Янз шүү дээ. Хаашаа? Орос жимсний чанамлагч сайн мэдчихэж шүү. За тэгээд ишдэг багтаач хүний бид ашигтай А, Д, Е, К, Б6 биотин буюу уургалаг амин дэгүүд бэсэл төрлийн жимсний чанамлыг өдөр бүр хүнсэндээ хэрэглэснээр дархлаасаа ажирч ядрахгүй, стресстгүй тэр бүхэл хавдар зэрэгээс өрсөн зэрэглэх боломж байгаа юм шүү дээ. Ямар гоё амттай юм бэ? Жимс нь бүхлээрээ үнэхээр гоё юм аа. Дархлаа дэмждэг калина гэдэг нь бүр супер юм байна. Алив би нэг үзье та. Сава брендийн албан ёсны түнш хөгс эрхийн оргил групп харилцаг утас 7711 87 6 7711 87 6. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч доктор Уна брендийн Малемола шүднио.
Яа, миний хүү чи ямар мундаг шүд байгаа ч байна. Харин тийм байгаа зү. Доктор Унагийн шинэ бүтээгдэхүүн гэсэн 100% цэвэр ургамлын гаралтай Мала Мола гэдэг нэртэй байлээ. Бүх хүмүүс хэрэглэж болох цэцэрхэнтэй шинээр гарсан. Бас хөөсөн цаван гар нь миний хүү чинь дуртай нарга гуугаж байгаа штеп. Шүд цооролтой хамгаалаад дээр нь бактери эсрэг үйлчилгээтэй. Манай хүү шиг оогоо байнга эцдэг хүүхдүүдэд харин ч зүгээр юм биш үү? Харилцагчны дугаар 80 10 43 73 80 11 43 73 орон нутгийн дугаар 88 10 81 26 3 2 1 эфир. Янаг яах вэ? Нэвтрүүлэг, хөтлөгч гэрлээ. Хаш, мөнхөд, нөмдцэг. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3